Үзэгчтэй. Тэгэхээр өглөөний мэдээ зочны харилцаар хангаар студиэс шууд та бүхэндээ хүрж байгаа. За өнөө өглөө бол бидний зочин философч Молор Эрдэнэ байгаа. Өглөөний мэнд хүргэе танд. Өглөөний мэнд. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч бас өглөө эртлэн босож үзэгчтэй одоо сонирхолтой ярилцлага өрнүүлэхээр ирсэн танд баярлалаа. Тэгэхээр үүний өмнө философч Молор Эрдэнэ шинтгэн эрхчлөө эрхэм үг гэсэн энэ хүн ном хэвлэгдэж гарсан. Дөнгөж саяхан хэвлэгдэж гарсан байгаа тийм. Тэгэхээр энэ номныхаа талаар хоёлоо яриагаа эхлэе. Таны хэддэх ном бэ? Эрхчлөө эрхэм үг гэдэг номны тухай бас тавчхан яриагаа эхлэв. Тийм ер нь бол яг нэг ойролцоогоо нэг 17 18 дахь ном л доо. Тийм ер нь 2007-8 оноос сүүлэл би ингээд номнууд бичээл яваад байгаа л да. Нийгэм, улс орон, ард түмэн, монголчуудыг хараад тэдэрт зориулаад ном бичээд байгаа л да. Тэгээд ер нь ном гэдэг бол зохиолчид одоо философчдын хэлдгээр нэг тийм зузаан дотны хүмүүстэй явуулсан захидлаг гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр миний дотны хүмүүс бол ерөнхийдөө монголчууд. Тэгэхээр монголчуудаа зориулж одоо дотны хүмүүстэй ийм зузаан одоо загтал явуулж байгаа байхгүй юу тий заримаас нь хариу ирнэ заримаас нь хариу ирэхгүй. Тэгэхээр эрхчлөө эрхэм үг гэдэг энэ номны гол агуулга нь юундаа байна вэ? Хүмүүс ингээ харахаар эрхчлөө гэдэг их одоо чухалчиж тайлбарласан ном ч юм болоо гэж бодож иж магадгүй тийм ээ. Хавцын хараад. Ер нь эрхчлөө гэдэг бол ерөөсө хүний онцлог бол эрхчлөө л дөө. Бид нар амтнаас ялгаатай нь бол эрхчлөөтэй болох хэвээр. Эрхчлөө гэдэг бид нар төрөхөд боломж нь өгөгдөж тэрийг амьдралын явцад хүн эрхчлөөг амьдралдаа хэрэглээд хэрэгжүүлээд үн цэнийг мэдрээд явах хэрэгтэй. Тэгэхээр олон хүмүүс тэр эрхчлөөг мэдэрч хэрэгжилж амьдралдаа хэрэгжүүлж чаддаг. Тийм учраас эрхчлөө гэдэг зүгээр нэг үг биш шүү. Энэ бол эрхэм үг, эрхэм үгтэй хүний үнэт зүйл. Тийм. Одоо орчин үед бид үнэт зүйл ярьж штэ. Тэгвэл эрхчлөө бол одоо үнэт зүйлийн хамгийн дээр бичигдэх хэрэгтэй. Хамгийн дээр нь хайр байдаг л да. Тэрний дараа бол эрхчлөө бичигдэх хэрэгтэй. Эрхчлөө гэдэг ярахаар үзэгчд маань яг хамгийн үзэгчдийн хувьд одоо хамгийн чухал асуудал бол нийгэмд их эрхчлөө тийм. Тэгээд өнөөдөр бид нар арчсан орон ч гэсэн одоо эрхчлөөгөө гараад нийгэмд эдлэхэд одоо үнэхээр асуудалтай байна гэдээ иргэд ярьдаг шиг нийгэмд их эрхчлөө гэдгийг та тайлбарлав. Тийм нийгэмд их эрхчлөөөөс хамгийн түрүүнд гэрээс гараад мэдэгдэн л дээ. Тийм одоо ээж аваасаа салаад гэр орныхон ах дүү эгчдүү нараасаа салаад тэгээд нийгмийн амьдралд ороод танихгүй хүмүүстэй яг таньдаг хүмүүс шиг дотны хүмүүс болж ажиллаж амьдрах тэр нийгмийн эрхчлөө хүндэх хэрэгтэй л дээ. Тэг хамгийн түрүү анхны эрхчлөө бол найзтай болох. Найзуудын хооронд эрхчлөөтэй байх. Нэг нэгэндээ нөлөөлөх биш, нэг нэгээ олуулаа нийлж ганцаардуулах биш. Хоёрт нь хоёр хос болох эрэгтэй эмэгтэй хүмүүс нийлж хосууд болж байна. Тэгэхэд хосуудын эрхчлөө байх. Жишээлбэл одоо эрэгтэй хүн эмэгтэй хүний өмч биш. Эмэгтэй хүн эрэгтэй хүний өмч биш. Тийм үү? Хайр дурлал дээр тогтсон нэг нэгээ хүндэтгэл дээр тогтсон тэрүүгээрээ тэр хоёр хүний хосуудын амьдрал өөрөө эрхчлөөтэй болж гэнэ. Нэг хүний эрхчлөө хоёр дахь хүний эрхчлөөгөр яах вэ? Өргөчих нь байж штэ. Тэгээд хоёулаа эрхчлөөтэй бол хоёулаа хамтдаа кино үзэн, гадуур явна, аялал хийн тийм үү? Ганцаараа хүн чинь тэгж чадахгүй штэ эрхчлөө боогдвол. Тий. За дараа нь гэрүүл болно. Гэрүүл болоод хүүхдүүдтэй болно. Хүүхдүүдээр дараагийн эрхчлөө нэмэгдэнэ. Өөрийнхөө мэддэггүй байсан, чаддгүй байсныгаа хийдэг болж иргэлнэ. Өөрийнхөө чаддгүй зүйлийг сурж эхэлнэ. Яг бол хүүхдүүдтэй зориулж ингээд хүний бас эрхчлөө өргөжж эхэлнэ. Тэгээд тэр гэр бүлийн амьдрал дотор эрхчлөө өөрөө хитрхи бас нэг талын байж болохгүй. Тий одоо олон авиас чадвартай өөрийнхөө хүсэл боловсрлоо нээх гэсэн эмэгтэйчүүд нөхөрдөө баригддаг ч юм уу. Тийм ээ? Одоо заяаны хань үрдийнх гээд ингээд тэндээ баригдаад байгаад байдаг. Тий. Зарим ирчүүд одоо бас ажил хөдөлмөрөө хийж өшөө одоо тэтгэврт гарах одоо нас нь болоогүй байхад тийм үү? Ингээд тэтгэврт суудаг ч юм уу яадаг ч юм эр хүний тэр сайхан хүчтэнхээ амьдралын уран зоргоо биелүүлэх нас нь эд болцсон байхад зогсдож ч юм уу тийм үү өвөө олчлооч гэдэг юм уу гэртээ суулаач гэдэг юм тэр чинь өөрийнхөө хувийн хүн болсон нэг удаа хүн болж төрж амьдарч байгаа тэр амьдралынхаа эрхчлөөг боогдуулж байгаатай адилхан байхгүй тэр бол одоо ялангуяа би энэ эрчүүдэд хэлдэг л да та нар 50 наснаас 60 насны одоо эр хүний нас бол хамгийн сайхан нас байдаг байхгүй энэ насандаа л их юм бүтээдэг байхгүй юу тэрээс нэг 30 40 нас бол яах вэ хүний сурч мэдэх нэг эрүүлтэй болох хүүхч явахтаа болох тэр л нэг амьдралаа нэг босгож ирж байгаа үе шүү дээ. Бүтээн босгож байгаа байхгүй юу. Одоо 50 хүрлээ. Одоо амьдрал руу, нийгэм рүү, улс оронлоо монголчуудаа зориулж ихийг бүтээж амьдралд өөрийгөө одоо харуулж тэр сайн сайхан амьдралд орох тэр эрхчлөө хүнд аягүй хэрэгтэй байхгүй юу. Тэрийг л би хэлээд байгаа л та. Яг эрэгтэй хүмүүс 50-аас 60 нас хүрээд одоо эд сэтгэлдэг үе гэж ярьсан. Та бас өмнө нэг ярьсандаа дурсан байсан. Эрэгтэй хүмүүс одоо насанд хүрэх хэрэгтэй гэдэг. Тий, ерөөс насанд хүрэхгүй байна л да. Тий, тэгээ яг насанд хүрнэ гэдэг чинь хамгийн түрүүнд ямар одоо ойлголт бай, хэмжигдэх хүн бай гэвэл өөрийгөө золиослж чадах. Тий, алдаж чадах. Буруутаж чадах. Тэгээ буруутснаасаа түрүү туршлага авах. Амьдралаа ороод ирэх чинь маш их алдаанууд гарна. Тэр алдаанаасаа суралцах. Тэгээд өөрийгөө золиослж чадах. Бусдын төлөө
Тий одоо эрчүүдийг хараад хахад зөвхөн авгаагийнхаа төлөө ч гэдэг юм уу, эхнэрийнхээ төлөө эсвэл зөвхөн өрөө хүүхдийнхээ төлөө гэдэг байгаа байхгүй. Тэр хитрхи боогдвол байхгүй. Миний өрөө хүүхд сайн байла. Бусад хүний өрөө хүүхд муу байвал тэр хоёр чинь нийлээд зөрчилдөнө. Тэр бас бусдын өрөө хүүхдэд нөлөөлж чадах. Зөвхөн миний авгаа сайн байгаад эсвэл тааруухан байгаад бусад эмэгтэйчүүд өөр байвал бас зөрчилдөнө. Тэгэхээр тэр бүх эмэгтэйчүүдийн хооронд өөрийнхөө одоо нөлөөг харуулдаг үлгэр жишээ байх. Тэр амьдралын үлгэр жишээнүүд маш хэрэгтэй байхгүй. Яг бол өнөөдөр би ерөөс яриад байгаа л энэ Ахмад уу устчлаа гэж. Тэр энэ их эрт тэтгэврт гарч байгаа. Энэ их эрт өвөө болж байгаа. Тийм үү? Энэ хэд их эрт гэртээ сууж байгаа байдал чинь эр хүний тэр эрхчлөөг маш их боогдуулж байгаа байхгүй. За тэгээд энэ дээр нөгөө мухар сүсэг нэмэгдээд тийм үү? Бөө нэмэгдээд, шашин нэмэгдээд их гэх юм бол бүр ерөөсөө тэгээд хүн өөрийгөө бүтээх, өөрийгөө хинбэ гэдгээ илэрхийлэх тэр эрхчлөө байхгүй. Би хинбэ гэдгийг л илэрхийлж чадах хэрэгтэй. Амьдралын эцэст би хэн байж чадсан уу юу гэдэг тэр асуулт чинь айгүй чухал байхгүй. Тийм учраас тэр Монгол үг хэлээд ш 60 хүрнээ ухаан орноо 61 хүрнээ өхнө гэж тэг. Тэгээ би хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ ямар ч хүсэл эрмэлзэлгүй зориггүй бол заавал 60 хүрэх шаардлага байгаа юм уу? Тий. Асар их хүсэл эрмэлзэлтэй, асар их эрхчлөөтэй хүн бол 60 байтхаа 70 80 тийм үү 81 хүрчих болно шүү дээ. Тий. Тэгэл тийм л одоо нийгэмд улс орон монголчуудаа зориулж ингээл ном бичил явдаг хүн л дээ тийм. Яг таны саяны ярианаас анзаархад ялангуяа барууны орнуудад одоо бидний хэлдэг ахмадууд тийм ээ 70 хүрээд л одоо жишээ нь өөрийнхөө сонирхолтой спортоор хичээлээд уулнаас өсөрж байгаа чинь монголчууд бол 70 хүрсэн оноо за одоо боли хичээж юу хөвтэй. Гүрөөсөө их яарал өвгөн болоод байгаа байхгүй. Бүр яагачгүй 40 настайдаа эмгийн энтер болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь өстө болохгүй байхгүй. Эд юм хийдэг үе дээр бидний амьдрал ингээд яг ингээд зогсдог байхгүй. Хамгийн их бүтээх үе дээр. Тэгээ одоо ингээд нийгмийн их сургуулиудад явж байхад, улс төрийн намуудад явж байхад ч юм уу, эсвэл янз бүрийн одоо компаниудад явж байхад, за танаа одоо энэ хэвлэл мэдээллийнхэн дотор явж байхад нэг тийм сайхан буурал үстэй маш их ажил амьдралын туршлагатай тийм ахмад уу ерөөсө харагддаггүй байхгүй. Тэгэхээр тэднийг их л эрт хөөгд гаргацдаг юм уу, их л эрт тэтгэврт гаргацдаг юм шиг байлээ л дээ. Тэгэхээр хөгшин хүн чинь нийгэмд аягүй хэрэгтэй байдаг байхгүй. Тий. Тэр хүний ажил амьдралын туршлага чинь аягүй хэрэгтэй байхгүй. Залуу хүн чинь нөгөө гинэ учраас маш их алддаг. Тэрс монголчууд дандаа залуу хүнийг шүтдэг учраас дандаа алдаж идэг. Дандаа гиндэж идэг. Одоо чинь сайхан залуу хүн дарга боллоо гэдэг байхгүй. Тэгээ тэр бол ерөөсөө бүр гинтэй байхгүй. Өстой осолтой. Тэгээ залуу хүнийг дарга болгох ёстой болохгүй. Тий, хөгшин хүн дарга болох ёстой. Тий. Тэгээ залуучууд тэндээсээ суралцаад тэгээд явах ёстой байхгүй. Яг хөгшин хүн чинь нэг ажил амьдралын туршлага байгаа байхгүй. Залуу хүн зөвхөн л ном уншаал нэг диплом хүртэл ороод ирж байгаа шүү дээ. Одоо ажил амьдралын туршлагатай болох хэрэгтэй. Тий. Энэ чинь нэг мэдээлэл, мэдлэг, туршлага гэсэн 3 хослох ёстой гэдэг. Тэгээ залуучууд бол маш их мэдээлэлтэй ирж байгаа байхгүй. Одоо тэр мэдээлэл мэдлэг болох хэрэгтэй байхгүй. Мэдлэг гэдэг чинь амьдрал, нөхцөл байдал бүх юмны хоорондын холбоо харьцааг ойлгох, ухаж ойлгох. Тэгснээр мэдлэгтэй болно шүү дээ. Одоо тэр мэдлэгээ яах вэ? Нийгмийн амьдралын, хүмүүсийн амьдралын туршлагуудтай нийлүүлээд тэгээд одоо надад яах вэ? Амьдралын жинхэнэ удаа туршлага сум шүү дээ. Нийгэмдэх хэрэгчлөө гэсэн сэдв рүү аялаа эргээд орё. Хүмүүс одоо ярьдаг чинь гараал замын хөдөлгөөнд ороод төвчрэл болно. Тэгээд нервтэн, стресс нь энэс ихсүүсэл одоо би эмний хэрэгчлөө хязгаарлагдаж байна гэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ, тий. Тэр яг хөдөлгөөний хэрэгчлөө. Тийм үү? Өөрөөр хөдөлгөөний хэрэгчлөө гэдэг чинь хүнд маш хэрэгтэй л дээ. Тий. Мэдээж хүрх гэсэн газартаа хүрнэ яадвал цаг яг бол орчин үед цаг их хүнтэй болцсон. Тийм учраас төгжирсэндээ бухимдж штэ. Тэгээс маш их цаг завтай хүн бол төгжирэхэд тоохгүй штэ. Тий, хөгжим сонсоод сууж байна. Агил бидний өнөөгийн энэ нийгэм чинь интернет гараад ирчлээ, гар утас гараад ирчлээ. Маш их хурдтай нийгэм болоод байна штэ. Тийм үү? Тэгэхээр энэ хурдтай нийгэм дотор бид цаг хүнтэй болцсон. Тиймээс цагийг их зөв ашиглах. Тий. Тэр их төгжирч байгаа бол ерөнхийдөө Монгол орн бол энэ их цагийг их алдаад энэ хүнтэй цагийг бид нар гудамжинд машин дотроо үржиж штэ. Тэгэхээр эн чинь бол маш том одоо хүний боловсролж тэр цагт хүн ямар их ажил амжуулах байсан, нэг ном уншиж байсан, хэдэн англи үг чэйжлэх байсан, тийм үү? Тэгээ тэр цагаа бид нар зүгээр л машин дотор хий бухимдсаар байгаа л одоо өнгөрөөж штэ. Энэ бол бидний бас л нэг эрхчлөөний том хомсдол, хорогдол. Та яг зөвлөл залуучуудад мандаа ялангуяа одоо Ахмад үеийнхэн дөнгөж сая Ахмадуудын туршлагыг хуваалцах хэрэгтэй гэж Ахмад үеийнх ярддаг залуучууд ерөөсөө цаг ашиглахаа болчихжээ. Огт ингээ хий дими өөртөө ямар ч ашиггүй зүйл цагаа зарцуулдаг болжээ гэсэн. Тэгэхээр залуучууд маань одоо цагийн хувааралтай эрхээ хийх хэрэгтэй гэдгийг, юунд илүү их ач холбогдол өгөх хэрэгтэй гэдгийг таны бодлоор ер нь бол залуучуудад хамгийн түрүүнд эхлээд хүсэл үүсэх хэрэгтэй. Хүсэл, зорилго. Тийм үү? Нэг амьдралын төлөвлөгөө үүсэх хэрэгтэй. За тэгээд тэрнийхээ төлөө тууштай явах хэрэгтэй. Тэгээд тууштай явж байхдаа оюуны дархлаатай болох хэрэгтэй. Тий. Бусдын нөлөөнд орохгүй. Тий. Найз нарынхаа янз бүрийн дими ярэ, янз бүрийн дими үгэнд итгэж үнэмшиж
Тийм өөрийнхөө зориг хүслээсээ хазааж болохгүй. За тэгээд одоо нийгэмд та нар одоо ялангуяа зурагтаар энэ тэнд одоо зааланд хүмүүсийг цуглуулад мухар сүсгийн хачин юмнууд ярьдаг хүмүүс одоо маш их боллоо шүү дээ. Эрэгтэй эмэгтэй янз бүрийн хүмүүс цуглуулад тэгэл мэдэм хийрээл, ер усын, эд шидийн, мөнгөтэй болгоно, урт наслуулна одоо юу гэдгийг мөнхийн болгоно гэсэн ийм хүмүүсээс хол явах. Тийм. За тэгэл одоо залуу охтуудыг жишээлбэл ээж нар, нэгч нарын дагуулаад дашчоолоо хийд явдаг, суудлын засуулна гэл тэр бол хүний залуу хүний эрхчлөөг боогдуулж байгаа байхгүй. Яг хөгшин эмээд бол дашчоолын хийдэд очиод шашныг шүтж байгаа нь бол тэр хүнд хэрэгтэй. Тэгтэл юм сурж мэдлэгтэй болоод ирээдүйд амьдрал руугаа зорж байгаа залуу хүнд бол шашин шүтлэг мухар сүсэг өстой хэрэггүй шүү дээ. Тэгэхээр залуучуудыг ерөнхийдөө дэмий мухар сүсгийн хүмүүст одоо автагдав. Найз нарынхаа нөлөөнд оров. За тэгээ ихтэй сургуулиуд руу ороод ирэхээр ерөнхийдөө багш нар их тааруухан. Тийм нэг сайхан доктор золтой, профессор золтой мөртлөө ерөн залуучуудаас нэг тийм ялгархгүй мэдлэг боловсралтай ийм багш нар зөндөө байгаа. За тэгэл англи хэл дээр ном уншдаггүй. Тийм үү, номноос хичээлээ заадаггүй, өөрийнхөө хувийн юм ярьдаг, цагийг дэмий өнгөрөөдөг. Тийм багш нараас бас холхоо яваарэ. Тийм ер нь хүмүүсийн сайн муу, зөв бурууг ялгаж чадах тэр чадвар залуучууд одоо хэрэгтэй байгаа байхгүй. Юмны ялгааг олох. Тийм ялгааг олохын тулд өөрийгөө одоо их тийм оюуны дархлаатай явж сайн муугийн ялгааг олж сурчих юм бол ирээдүйд цаашаа юм сурж амьдралд ороход хэрэгтэй л дээ. Амьдрал ер нь богинохон шүү дээ. Тийм 20-д наснда юм сурна, 30-ад наснда нэг гэр бүлтэй болох гэж үзэн тийм үү. Тэгээ 40 хүрчээтэл нэг хэд хүүхэд гарна тийм үү. Тэгэл одоо 50 хүрнэ шүү дээ. Тийм. Тэгэл 50 хүрлээ одоо нэг жоохон нийгэм зориулаад өөрийнхөө нэр хүндийг өргөөд олон түмэн найз нөхөдтэй гэр бүлийнхэнтэй нэг нэр хүндтэй нэг болоод ээж болоод тэгэл бажетлыг 60 одоо өнгөрөөл тэгэл 70 хүрлээ одоо тэгээд ерөнхийдөө одоо 50 замрагал орно шүү дээ. Тийм одоо суугаал одоо намтраа өчдөг юм уу, номоо өчдөг юм уу. Тийм үү амьдралынхаа дуршлагыг үр хүүхэд ардаа үлдэж байгаа үедээ үлдээдэг юм уу. Ингээд л одоо хүний амьдрал чинь ингээд давтагдаад явж идэх байхгүй юу. Тий, олон зуун жилээр л ингэж явж ирсэн шүү дээ. Тэгээ цаашид ч гэсэн ингээд хүний амьдрал давтагдсан шүү дээ. Хүн ямар мөнх биш. Тий. За баярлалаа тань. Тэгэхээр харамслан бидний ярилцах цагийн түрээд өндөрлөж байна. Тэгэхээр үзэгчд маань хэрвээ философч Малар Эрдэнэ дахиад яг иймэрхүү онол гаргалгаануудыг одоо унших хүсвэл шинэхэн гаргасан номыг бас сонирхож болох юм тийм ээ. Тэгэхээр өглөөний мэдээ хангаар студиэс зочны ярилцлагаар та бүхэнд хүргэлээ. За одоо хангар студиуд ажиллаж байгаа сурвалжлах багтайгаа холбогдъё. Студиуд төрүүлэгч ундрал ажиллаж байна. Баярлалаа. Тэгэхээр тэгш боломж номын зохиолч философч Малар Эрдэнэийг бид хангар дордны студиуд урьж оролцуулж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Юуны өмнөөс энэ номны нэр нь их сонирхол татж байна л да. Тэгш боломж гэж юм. Тэгэхээр таны хаар ер нь тэгш боломж гэж юу юм бэ? Тэгш гэдэг бол ерөнхийдөө олон улсын нэр томьёо. Философоос гаралтай. За сүүлд хүний эрхийн одоо тунхаг бичигт тусгагдсан Францын хувьсгалаас эхлэлтэй арчлалын одоо 3 ураа байдаг. Тэгшэрх, эрхчлөө, эв найрамдал гэсэн. За энэ 3 ураа бол одоо арчлалын одоо 3 толгуур болж өнөөдөр хүртэл явдаг. За манад одоо харамсалтайгаар зөвхөн эрхчлөө ярьдаг. За эв нэгдэл болон тэгшэрх хоёрыг орхигдуулдаг. Ялангуяа одоо үндсэн хуулинд энийг одоо орхигдуулсан явдал бол маш одоо харамсалтай байдаг. Тийм учраас энэ ном бол ер нь тэгшэрхийг одоо дахиж монголчууд ярьж эхэлье. Хоорондоо тэгшэрх ярихгүй бол зөвхөн эрхчлөө яриад бидний амьдрал, бидний нийгэм үргэлжлэл юм бохимдолтой байна. Яг бол хүчтэй зөв, хүчгүй нь буруу. Ийм л одоо зарчим үйлчлэн шүү дээ. Тэгээд өвн зориулж одоо энэ номыг бичлээ. Тэгш боломж номыг түрүүн бас гүйлгэж харж байхад тэгшэрхийн 7 дайсан гэд бичсэн байсан та тий. Тэр тэгшэрхийн 7 дайсан гэж ямар дайснуудыг хэлээд байна нэ? Тий яг ер нь бол бид нар ингээд амьдралд өдөр тутмын амьдралд гэр бүл, найз нөхөд, сургууль, ажил хөдөлмөр за тэгэл одоо төрийн янз бүрийн одоо албан тушаал юу гэдэг тийм үү? Тэр бүхэл төвшөнд тэгшэрхийг ярих гэхээр тэгшэрх биелэгдэхгүй тийм одоо харамсалтай үйл явдал байдаг. Тэрэнд юу саадаг болдгоо гэхээр би нэг 7 дайсныг гаргаж ирж тодруулсан л да илрүүлсэн. За энэ 7 бол монголчуудын тэгшэрхэд ерөөсө маш харшин байна. За нэгдүгээр адилтгах. Юмны дандаа адилтгадаг. Дандаа ажил шимийг адилтгаад идэг. Харьцуулдаг гэсэн үг. За хоёрт нь маш их одоо хүчирхийлэл.
Юм л бол дандаа том биетэй хүн мундаг, сайхан том биетэй ч гэдэг юм уу? Эсвэл том машин ч гэдэг юм уу? Эсвэл том байшин ч гэдэг юм уу? Тийм үү? Жижиг юм бол нэг л тийм үнэгүй ялагдсан. За гуравт нь юуны орхигдуулдаг, альва бид нар дандаа орхигдуулдаг юм ингээд гүйцэд байдгүй. Тий, тэгшэрхийн одоо олон тэгшэрхүүд байна шүү дээ. Энэ номон дээр 10 тэгшэрх ütсэн байгаа шүү дээ. Хүйсийн тэгшэрх, ээж аав, хүүхдүүдийн хоорондын тэгшэрх, эхнэр нөхрийн хоорондын тэгшэрх, найзуудын хоорондын тэгшэрх, хайр дурлалын тэгшэрх, тийм үү? Гэх мэтлэн 10-ийн тэгшэрх байхад бид нар ерөөсө зөвхөн улс төрийн тэгшэрхээр яриад 9 тэгшэрхийг орхигдуулсан. Тэгэхээр бид нар ер нь юмыг нэг гүйцэд хийжээ. Дутуу хийж байгаа болий. Юм орхигдуулж байгаа болий. Ялангуяа үндсэн хуулинд тэгшэрхийг бас орхигдуулсан байж шүү дээ. Тэгэхээр одоо тэрийг үндсэн хуулиндаа бичиж. За дараагийнх нь тэгшэрхийн дайсан бол дөрөвт нь үгүйсэх. Юмыг дандаа үгүйсгдэг. Хүний чадварыг, хүний авьяасыг, хүний өөрийг, хүний илүүг дандаа үгүйсгдэг. Юм болгоно үгүйсэх. За энэ бол тэгшэрхийн том дайсан. Эрхийг үгүйсгэх. Тийм үү? За дараагийн юу нь бол тэгшэрхийн дайсан бол тэгштгэл. Тий, тэгштгэл болохоор юмыг дандаа тэгштгэдэг. Одоо жишээлбэл хүний бие үзмж нэг загварт оруулахдаг. Ийм л одоо биетэй байх хэрэгтэй. Одоо нарийнхан байх хэрэгтэй, өндөр байх хэрэгтэй. Өндөр шаардлага тавьдаг гэсэн юм байна. Заавал нэг загварт оруулахдаг. За нөгөө талын тэгштгэл нь юу гэхээр хүний ухааныг тэгштгэдэг. Заавал чи ингэж бод. Ингэж л бодвол одоо хүлээмжшэрнэ. Энээс чи өөрөөр бодож болохгүй. За мэдрэмж чинь ийм байж болохгүй. Ялгаатай байж болохгүй. Тий. Заавал тэгшэрхийг тэгштгэж хүний сэтгэлийн хөдөлгөөнийг хүртэл тэгштгэдэг. Тий. Баярлах гэхээр баярлах болохгүй. Энэ юунд баярлалтай. Тий. Хүн гомдоод уйлаад гашуудах гэхээр чи юунд нь гашуудаад байгаа. Тий. Ингэж бүх юмыг тэгштгэхэд хүний сэтгэлийн хөдөлгөөнийг бас тэгштгэж байгаа байхгүй юу? Тийм учраас одоо найз нартай ч юм уу гэр орныхондоо ээж аавда тохируулж тэднийг ийм л сэтгэлийн хөдөлгөөн гаргахсны одоо гаргахаас өөр арга байхгүй. Тэгшрэх алдагдаж байгаа. За энэний дараа хуурамчууд. Тий. Манай одоо энэ бүгд хуурамчууд. Маш их одоо хуурамчууд ажиглагдаж байна. Жишээлбэл диплом. Тий. Одоо диплом үнэхээр тийм их мэдлэгтэй болоод диплом авч гэнэ үү? За үнэхээр оюутанд тэр профессор үнэхээр их мэдлэг бас өгч чадчих гэнэ үү? Тий. Эсвэл профессорын цол нь хуурамч уу? За ээж аавын ярьж байгаа ярианууд үнэн үү? Тий. Үнэхээр тэр хүн амьдралын туршлагаа ярьж гэнэ үү? Худлаа юм яриад байна уу? Тий. Нөгөө тэгвэр хүний амьдралын туршлага үр хөвгөдөд бэлэгдэхгүй юу? За найзуудын хуурамч, найз хэрэгтэй үед одоо найз, хэрэггүй үед найз биш. Тийм ээ? Үннийг хэлж чадахгүй найзынхаа. Найздаа үннийг хэлүүл гомдно. Тэгэхгүй дандаа худлаа магтана. Тийм одоо манай энэ одоо олон магтаалууд шүү дээ. Энэ хуурамчууд. Хуурамчууд дотор ялангуяа одоо энэ гавьяатууд. Тийм үү? Авиас чадвартай хүн гавьяат болж чадахгүй. Авиас чадваргүй гавьяат болчих ч юм уу. Төрийн сойрхол авчих ч юм уу. Тийм. Энэ бол одоо маш хуурамч шүү дээ манай. За тэгэл одоо энэ шашныхан. Үнэхээр эдгээр шашны хүмүүс мөн үү? Тийм их ёс суртахуунтай оюунлаг хүмүүс үү? Ингээл бидний нийгэмд байгаа энэ их олон хуурамчууд багш нар байна. Тэг ялангуяа багш нар одоо хүүхдэд ярьж байгаа өмнө худлаа юм. За 7 дахь дайсан бол энэ их дундажууд нийгэм маш их одоо дундажууд дээгүүр байранд очичихсан. Тий хүмүүс бол дундаж байлгүй яах вэ? Гэтэл одоо энэ засгийн ордын энд байж байна, төрийн ордын энд байж байна. Төрийн дээгүүр албанд улс орны маш их хариуцлагатай ажил хийх ёстой. Өндөр мэдлэг авьяас чадварт шаардсан тийм албанд дундаж хүмүүс очичдаг. Ямар нэг аргаар. Улс төрийн аргаар. Тэгээд ийм хүмүүс чинь очичхороо нөгөө улс орныг авч явах хэвээр тэр их хариуцлагатай өндөр мэдлэг авьяас чадвар шаардсан тэр албан тушаал дээр чинь очиод ажил явуулдаг. Дундаж очиж суудсан. Тэгээд тэр үчи яадгүй гай болохоосоо гадна авьяас чадвартай өндөр мэдлэгтэй хүмүүс дээшгээ удирдах шийдвэрлэх албанд очиход саадуулдаг. Нөгөө атаархал. За ингээд ийм одоо хүний авьяас чадвартай хүний, мэдлэгтэй хүний, үннийг ярих гэсэн хүн зөвийн төлөө явж байгаа хүмүүсийн тэгшэрхийг богдуулдаг. Ингээд энэ хүмүүс яаж гэнэ боломж өгөхгүй шүү дээ. Би мэдлэгтэй, би чамаас илүү, би чамаас энэ ажлыг хамаагүй илүү энэ чи албан тушаалтаа таарахгүй байна. Чи багш болж өрөөсөө нэмэргүй, чи лам болооч чадахгүй гэсэн тийм хүмүүс шийдвэрлэх албанд очиж. Ингээд дундчуудын одоо удирдлагатай болцсон. Тий амьдралд бол дундаж хүмүүс байлгүй яах вэ? Тий одоо таксиний жолооч дундаж золооч байж болно шүү дээ. Сайд хүн дундаж хүн байж болохгүй шүү дээ. Хамгийн авьяас чадвартай шилдэг нь байх хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Тэр улсыг шилдэг хүмүүс л авч явна шүү дээ. Дундчууд яаж авч чадах юм?
Бид нар ер нь тэгвэл тэгш хэрэгтэй амьдрах боломж хэрэг байна вэ? Тэгш хэрэгтэй амьдрах боломж ерөөсөө бидэрт ямар ч байхгүй. Тий, яг бол манай зан заншил, уламжилт ёс маань ерөөсөө өөрөө тэгшэрхийг үүсгдэг. Тий, тэгшэрх гэдэг чинь одоо ноён байж болохгүй шүү дээ. Ноён байж болохгүй, эзэн байж болохгүй, тийм үү? Дээдс байж болохгүй. Тий. Одоо ардын хувьсгалаар чинь бид нар энэ ноёд, дээдс, тийм үү? Төшмөд энэ бүгдийг чинь яасан халаад бүгдээрээ адилхан эрэхтэй шүү. Тэгш эрэхтэй. Баян гэдгээрээ илүү биш. Удам судам гэдгээрээ чи илүү биш. Чи аваргын хүүхдгээд илүү биш. Чи төрийн шагналтайгээд илүү биш. Чи өтөр яг адилхан. Тэг яамны сайд цэвэрлэгч хоёрын эрх нь яг адилхан. Үүрэг нь ялгаатай байж болно. Эрх нь яг адилхан. Гэхдээ бид бас энэ 7 дайсныг мэдснээр амьдралдаас өөрөөр амьдрах боломжтой л маш боломжтой. Ялангуяа гэр бүлд ээж аавд одоо жишээлбэл ээж нь охинтойгоо тэгшэрхтэй байх. Хамаагүй охиндоо одоо заах. Охиныхоо өдөөс шийдэл гаргах. Одоо цагаан сараар тийм үү суудалц асуулна гээл дашаал ээд авч явж байгаас тэгж болохгүй. Тий охин өгөө дургу байна гэвэл тэгэл дургу тэр хүний эрх. Тий заав нар одоо хүүдээ яадаг мэдэн хийх. Заах. Тий одоо бүр гай болох. Одоо энэ дээр ном дээрс байгаа ш. Нэг том одоо бидний дайсан бол хүнд их заадаг. Хүнд их мэдэн хийрдэг ээж аавууд. Ялангуяа одоо хүүгийн хаан хувь заяа ирээдүйн амьдрал цаад болдог. Тий хүүхд ер нь өөрийнхөө хүслээр өөрийнхөө дуртай юм хийх ёстой. Тэгжээж амжилттай. Тий одоо ингээл хаан банк ч юм уу янз бүрийн банкны газар янз бүрийн одоо оюутнууд ч юм уу гэж залуучуудтайгаа уулзаад байж хаад хийж байгаа юм дагуу дургу байдаг. Яг л тэр хүн чинь өөрөө хүсээгүй байхад нь ямар нэгэн байдлаар тулгаад тийм үү цалин өндөрч гэдэг юм уу энэ одоо энэ мэрэгжлийн сурвал дараа нь ажил олдно ч гэдэг юм уу ингээд дургу юм руу явуулсан байдаг. Тэгээд тэд нар чинь маш их дургу сурдаг. Маш дургу ажиллаа хийдэг. Тий. А дуртай хүн бол ажиллаа маш гоё хийдэг. Автобусны жолооч ч гэсэн дуртай автобусны жолооч маш гоё барьдаг шүү дээ. А дургу хүн бол тэгэл хүмүүсийг унтлаад тоорсож байгаа шүү дээ. Тэг гэх мэтлэнгийн бид ерөөсөө нийгэмд ээж аавууд гэр оронд тэгшэрх ярьж эхлэх ёстой болцсон. Тий. Одоо ингээд жишээлбэл хамгийн аюултай одоо ээж аав нарын нэг хэлдэг үг бол хүүхдээ нэг мундаг бол гэдэг. Тэрс мундаг болох ёстой шаардлагагүй. Энэ бол их муухай. Хүүхдээ ерөөсөө мундаг болгоё гэж байгаа ээж аав нар бол одоо ирээдүйд нь одоо нүгэл хичээл гэж бодох хэрэгтэй. Тэг хүүхд бол мэрэгжилтэй болоод ажилтай болоод тэн дээр мундаг байх хэрэгтэй. Тэг ажил дээр мундаг, мэрэгжилдээ мундаг байх хэрэгтэй. Тэг зүгээр нэг мундаг болж яах хинт хэрэгтэй. Гэх мэтлэнгийн ингээл бид нар ингээд гэр бүл болон нийгэм улс орны хэмжээнд тэгшэр харих юм бол маш их ярил л да. Тэгээд түрүүний чиний асуултанд хариулахад боломж байна уу гэхээр боломж байлгүй яах вэ? Яг л энэ хүний ухамсар, ёс суртахуунтай хамаатай. Тэг бид ёс суртахуунаар л бүгдийг зохицуулж, хүний эрхийг ойлгож, хүнийг хүндэлж, нэг үнэлж явна гэхээс биш. Тэр байхгүй бол тэгэл том биетэй, ахмад настай, цол зэрэгтэй, шагналтай дээрлэгсэн, мэдэм хийрсэн энгийн авиас чадвартай өөрийнхоороо явах гэсэн үннийг хэлэх гэсэн хүмүүс гадуурхагдаж, ялгуурлагдаж тийм одоо тэгшэрхгүй байдал үүснэ гэж хэлээд байгаа юм. Бидний ярилцах цагаас өндөрлөх гэж байна. Тэгэхээр тэгш ирэх тэгш боломжийн нээлт хизээ болох гэж байна. За энэ номын нээлт маргааш тийм үү 13-ны өдөр 18 цаг 30-аас Улаанбаатар зочид дуудлын 6 давхарт болно. Тэгээд номын нээлтэнд одоо бас хүмүүс ирж ном сонирхож тэгшэрхийн дулгаа одоо бас ойлголттой болж тэгш боломжийнхаа тухай өөрийнхөө боломжийг одоо гаргаж ирж өөрийнхөө авиас чадварын төлөө явж өөрийнхөө дуртай хүссэнээ одоо хийх тийм эрхчлөөтэй байгаасаа гэж одоо бас хэлэх бай. Яг бол эрхчлөө хаана байдаг вэ гэвэл тэгшэрхтэй газар л эрхчлөө бий. Хаана нэгэн газар баян байх юм уу? Удам судар илүү гэх юм уу? Төрийн шагналтай гэх юм бол тэнд эрхчлөө ярих юмч боломжгүй. Баярлалаа танд бидний урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд. Таны цаашдын ажил өсөд амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ бид Хангард ордны студиэс зочинтой ярилцлаа. Манай өнөөдрийн зочноор зохиолч, философч Молор Эрдэ оролцлоо. Одоо ингээд нэгдүгээр студиэстэй холбогдъё. За өндөрлөлт баярлалаа. Сайн байцгаана үзэгчдээ хүүс хүү ярилцлагын цаг эхлэж байна. За энэ удаагийн зочноор улс төр судлаач, философч Молор Эрдэнэ оролцож байна. Тэгэхээр улс төрийн хүрээнд бол олон үйл явдал өрнөж байна. Тэгэхээр ер нь бол улс төрч хүн гэж ямар хүн хэлхий? Улс төрч
хүнийг одоо тодорхойлохдоо олон одоо талаас нь тодорхойлох асуудал гарч ирж байна л да. Тийм мэдээж улс төрчин гэдэг бол олон төрлийн одоо авьяас чадвартай байх хэрэгтэй. Тэгээд зөвхөн одоо улс төрийн мэдлэг боловсролтой биш, улс төрийн онлын одоо бас суур мэдлэгтэй байх хэрэгтэй. За нөгөө төгөөр улс орноо хөгжүүлэх төр бодлогын хэмжээний нарийн одоо асуудлуудыг мэддэг, мэдэрдэг. За тэгээд одоо өөрийнхөө улс төрийн бодлого, улс төрийн одоо үйл ажиллагаагаа олон түмэнд таниулж, хүмүүсийн одоо итгэл үнэмшлийг төрүүлж, за тэгээд тэр хүмүүсийг удирдах авч явах тийм л одоо олон талын чадвартай хүн байх хэрэгтэй улс төрчин гэдэг. Тэгэхээр бас улсын хурлын гишүүдийн хувьд бол ёс суртахуунгүй байдал гаргах юмрх асуудал болоод олонний анхаарал идэвхтэй байгаад байна. Тэгэхээр сүүлийн үед бол төрийн өндөр албан тушаалтнууд болоод улсын их хурлын зарим гишүүд за хээл хахуул мөнгө угаах хэрэгтэй холбогдлоо гэсэн мэдээлэлүүд араараас шалгагдаж эхэлж байна, тийм ээ? Тийм. Тэгэхээр бас энэ дээр бас боловсрал нөгөө талаас ёс суртахууны асуудал бас хөндөгдөж байна л да. Тэгэхээр улс төрч хүний хувьд та үүнийг юу гэж харж байна вэ? Тэг мэдээж би одоо хэлсэн түрүү улс төрчин гэдэг бол нийгэмд, улс оронд, ард түмэнд залуучуудад үлгэрч хүн байх хэрэгтэй. Тэг хамгийн түрүүнд залуучууд тэр хүмүүсийг харж улс төр гэдэг бол ийм зүйл эд юм байна. Ийм хариуцлагатай ажил хөдөлмөр, ард түмэнд тусдаа ийм ажил байдаг юм байна гэдгийг ойлгож, за тэгээд залуу хүн улс төрийг одоо хүндэлж улс төрж бас орж ирэх тийм одоо хүсэл эрмэлзэлтэй болох хэрэгтэй. За өнөөдөр яг манай улс төрийн уур амьсгалыг хараад байхад их хурлын одоо гишүүд 76 гишүүний одоо боловсролын төвшин харахад бол ерөнхийдөө маш доогуур байдаг. За тэгээд энэний илрэл бол ерөнхийдөө улсын их хурл одоо мэдлэг боловсролын өндөр түвшинд ажиллаж чадахгүй байна гэдгийг л одоо баталгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр одоо дэлгүүрт худалдагч охин нэг авахд одоо 10 дугаар анги төгссөн байх хэрэгтэй, 3 4 дээд сургууль төгссөн байх хэрэгтэй. Тийм дипломууд шаарддаг. За гэтэл одоо улс орныг удирдах, улс орны ард түмний хувь зайг шийдэх ёстой энэ хүмүүсээс бид нар одоо нэгч диплом шаардахгүй шүү дээ. Тэгэхээр одоо ямар ч одоо мэдлэг боловсролгүй юм хүмүүс орж ирж улс төрд хийж байгаа энэ үйл явдал нь соён юу ёс суртахуунгүй байна гэдэг нь ойлгомжтой л доо. Тийм мэдээж боловсролгүй хүмүүс хүн бол боловсролгүйгээр л одоо хандна шүү дээ юмд. Тийм учраас тэр улс орны хөрөнгө мөнгийг одоо идэж ууж тэрүүгээр одоо тансаглаж явна гэдэг чинь бас л ёс суртахуунгүй боловсролгүй хүмүүний л одоо баталгаа болохоос биш. За боловсрол соёлтой газар бол ингэж их одоо төрийнхөө ард түмнийхээ хөрөнгө мөнгийг идэж ууж юм жишээ бол байдгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр улс төрийн соёл гэдэг бол маш чухал зүйл ээ, тийм ээ. Одоо улсны одоо жишг татсан байгаа, тийм ээ. Тэгэхээр ардсан намыг бол олон нийт бол нэг талаас нь ийм шүүмжил тавиад байна л да. За одоо улсын хурлын одоо гишүүн баяр цогтын асуудыг шийдэж чадахгүй байна. Нөгөө талаасаа засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга тэнцэнгийн одоо тендер бодлиантуулсан гих одоо энэ асуудлыг шалгуулахгүй байна гэдэг юм уу шүүмжил байгаад байна. Тэгэхээр улс төрийн соёл гэж өнөөдөр юу юм бэ? Улс төрийн соёл манад үнэхээр төлөвшөж чадсан болов уу? Тэгээ улс төрийн соёл гэдэг бол юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө шударгаас тэгшэрх тийм үү? Тэрнтэй л одоо хамаатай шүү дээ. Тийм. Аливаа нэг зүйл дээр бид нар шударга өстой байна гэвэл буруутай хүн буруугаа хүлээгээл одоо явах ёстой. Тийм буруунд нэгэнд батлагдсан бол одоо тэгээд ажиллаа өгөх ёстой. Яг бол төрийн ажил хийж явж байгаа. Тийм өөрөөр хувийнхаа ажлыг хийгээгүй хувийн компани хүмүүс шүү дээ. Тийм учраас төрийн ажил хийж яваа энэ улс төрч хүмүүс алдаа гарвал маш хурдан буруугаа хүлээгээд ингээд одоо ажиллаа өгөөд явах хэрэгтэй. Дараагийн хүмүүст одоо ажиллаа хүлээлгэж өгч төрийн ажил цаашаа явах ёстой. Яг бол төрийн ажил зогсон шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл улс төрийн соёл гэдэг чинь өөрөөр ард түмэн улс орны мал одоо ажил урагшилж ивэл би одоо ганц хүн одоо хохирох, би одоо миний гэр бүл хохирох бол тэр бол юу ч гэсэн тэр улс төрийн соёл. За нөгөө тэгшэрх гэдэг маань ерөөсөө л адилхан байх хэвээр. Тий одоо жирийн иргэн 10,000 төгрөг 20,000 төгрөг одоо хулгайлаад хэдэн жилээр одоо шоронд ордог билээ. Тэрнтэй адилхан хэдэн сая идсэн одоо уусан ийм улс төрийн ийм одоо төрийн алдаа гаргасан хүмүүс бас л яг тэднэртэй адилхан шийтгэх ёстой. Тэрнээс одоо төрийн хүн гэдгээрээ уучлалтгүйгээд одоо ингээд шийтгүүлэхгүй өнгөрч болохгүй. Тийм учраас улс төр гэдэг бол бас шударгасыг эрхэмлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо яг улс төрч судлаач хүний хувьд бол нэг асуултыг асуумаар санагдчихлаа байна л да. Тэгэхээр баяр цогт гишүүний хувьд бол офшор данстай дансныхаа одоо мэдээллийг одоо хөрөнгө орлогын мэдүүлэхтэй мэдүүлээгүй болмаас буруутай гэж одоо өөрийгөө бас хэлж исэн. Тэгсэн хэрнээ одоо дэд даргаасаа улсын хурлын дэд даргаасаа огцроод өнгөрч байна. За олон нийт бол улсын хурлын гишүүнээс огцрох ёстой. Тийм ээ. Олон улсын одоо улс төрийн жишгээр бол тухайн хүн одоо офшор данс ч юм уу иймэрхүү байдалтай тохиолдоод огцрох тохиолдол бас гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр үүнийг та хувь хүний хувьд улс төрч судлаач хүний хувьд юу гэж харж байна? Гэхдээ нэгэнт л би буруутай гэдэг дэд даргаасаа одоо татгалцсан хүн чинь одоо дахиад тийм үү одоо нөгөө доотлын үлгүүр дээр өлөгдөх гээд одоо оролдоод иж болохгүй шүү дээ. Тийм нэгэнт л одоо буруутай л бол буруутай буруугаа одоо хүлээлгэх ёстой. Тийм учраас их хурлын гишүүнээс хамгийн түрүүнд одоо татгалцах хэрэгтэй.
За үүгээрээ одоо ард түмэн олон нийтэд улс төр манайд бас байна гэдгийг одоо бас харагдуулна. Хэрвээ энэ хүн ингээд тогтоод үлдээд улсын их хурлын гишүүнээр цаашид ажиллах юм бол ер нь манай оронд улс төр байгаа мó гэсэн асуултуудад тавих болчиход байна шүү дээ. Би судлаач хүнийхээ хувьд. Үнэхээр ардчлал яг Монгол оронд яг бүр утгаараа хэрэгжиж чадж байна. Харин тийм энэ чинь одоо арчилтай холбоотой шүү дээ. Би дөрөвний хэлсэн тэр шударгоос тэгшрэх гэдэг чинь энэ арчилтай холбоотой үгс шүү дээ. Бидний одоо нөгөө эв нэгдэл гэж одоо ярьдаг шүү дээ. Тийм ээ. Арчлалын энэ ойлголтууд тэр чинь одоо алдагдаад арчлалын зарчим алдагдчихж шүү дээ. Хэрвээ энэ хүн ингээд үлдээд тогтоод яаж игээд л одоо бурууга хүлээцсэн мөртлөө энээс цааш би дахиад буруугүй энэ л буруугаараа би дэд даргаас болчихъя гэдэг одоо ийм сони юм яриад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр өөрөөр нэгэн л буруутсан бол нэгэн л алдаа гаргасан бол тэрийгэ зөвшөөрөл одоо улс төрийн давцангаас одоо бууж цаашид энэ төрийн ажлыг үргэлжлэх, төрийн ажил явагдахад садаа болохгүй байхыг л энэ хүн одоо хичээх хэрэгтэй. Тийм. Харин Дэнзэнгийн хувьд Гэхдээ ялгаагүй бас л одоо нэгэн л буруу нь одоо тодорхойлогдсон бурууга тэр хүн ямар нэгэн хэмжээгээр хүлээцсэн болвол одоо тэгээ дараагийн асуудал ойлгомжтой шүү дээ. Бурууга хүлээгүйг бол өөр хэрэг. Тэрийг одоо батлаад би ямар ч буруугүй гэдгээ батлаад гаргаад тэгээ тэрийг ард түмэнд харуулад үнэмшилтэй байх юм бол бас тэр нь бас хүмүүст үнэмшилтэй байх хэрэгтэй. Тийм баталгаа. Тийм ямар ч үнэмшилгүй зүйл гаргаж ирчихэд зарим хүмүүс тийм үү тэрийг батлах гээд хүмүүст үнэмшүүлэх гээд идэг шүү дээ. Тэгээ тэр чинь бол бас алдаатай бас л улс төрийн соёлтой хамаатай бас л арчилтай хамаатай. Нэгэнт л Монгол орн социализмын дараа энэ арчил гэдэг хүн төрөлхтний сайхан улс төрийн онолыг улс орондоо хэрэгжүүлж ард түмнийг арчлалын тэр сайхан ирээдүйн зам руу авчмал гэж байгаа л бол арчлал наманч вэ ардын наманч вэ алтайгаа ойлгол төрийнхөө ажлыг урдуур хувийнхаа сонирхол хувийн ашиг гэр бүлийн ашиг сонирхлоо хоёрдугаар тавих хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн хүрээнд бол олон үйл явдал араанаас өрнөсөр байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо төрийн өндөр албан тушаалтнууд шалгагдаж эхэлж байна тийм ээ. Тэгэхээр өчнөө цэцэрлэг одоо өчнөө сургууль барих мөнгөөр за хувьдаа ашигласан нэг хүний карманд орсон юм асуудлууд гарч байна л да. Тэгэхээр энийг бол улс төр хийгээд хүн одоо олонний сонголтоор гарч ирсэн хойно өөрөө ёс суртахуунгүй ажиллах хувийн ашиг одоо өмнөө тавих хууль батлагтаа хүртэл өөрийнхөө одоо үйл ажиллагаа явуулж байгаа компанида зохицууж хууль баталдаг гэсэн шүүмжлэлийг олон нийт тавьж байна л да. Тэгээ энэ бол яг одоо ер нь манайд бол жишг болцсон шүү дээ. Бүгдээрээ тэгэл иддэг уудаг гэсэн л тийм одоо ойлголттой болцсон. Тэгээ одоо зарим хүмүүс хэлж шүү дээ. Гэхдээ ядаж хүн чинь 2 давхар одоо 3 давхарлж иддэг байгаа даа гэж тийм үү. Гэтэл энэ хүмүүс чинь 10 дахин 100 дахин нуглаад идчихсэн ба шүү дээ. Энэ чинь одоо бүр хэмжээ хязгааргүй юм болж шүү дээ. Тийм. Одоо нөгөө тэгвэр одоо улс орны хөгжлийг одоо саатуулж энэ бидний энэ сайн арчлалын энийг 20 жилд маш хурдан өсрөнгөө хөгжих байсан. Маш хурдан нийгэм өөрчлөгдөж, хүний ёс суртахуун, хүний ухамсар хөгжиж дээшилж бид нар сайн сайхан амьдрал руу хурдан очиж ийм тэнэгэр сайхан амьдрах энэ сайхан 20 жилийг бид нар бол алтлааштай үндсэндээ. Яагаад алдсан бэхээр бид нар нөгөө л улс төрийн энэ соёл, энэ нөгөө л одоо боловсралгүй хүмүүс их хурлын гишүүн болж орж ирдэг. Боловсралгүй хүмүүсээр бид нар сайдаа тавьдаг. Боловсралгүй хүмүүсээр одоо улс орны төрийн маш одоо хариуцлагатай, тийм хүндтэй ажлуудыг чадваргүй хүнд өгдөг. Чадваргүй хүмүүс би сайд болъё, орлогч сайд болъё гэж одоо улс орны хүндтэй ажлыг авч яваад ингээд улс орноо баллаад байна шүү дээ хүмүүс чинь баллаад байна. Хажуугаар нь балгаагаа төрийн ажлыг баллаад хажуугаар нь мөнгө төгрөгийг бас ингээд хулгайлаад гарч ин чинь давхар гэмт хэрэгүүд үлдээд байна шүү дээ энэ хүмүүс чинь. Тэгэхээр одоо эндээс бид нар маш хурдан салах хэрэгтэй. Ялангуяа одоогийн энэ улс орны одоо шинэ ерөнхийлөгчтэй болох гэж байгаа, улс төр одоо шинжлэхдэж байгаа, өөрчлөгдөж байгаа ийм нарийн эгзэгтэй үед бол ялангуяа энэ хүмүүс бол энэ бүх зүйлийг маш их одоо ухамсартайгаар харж гэрхаагаар ажиглаж өөрийн гэсэн одоо ёс суртахууны тэр зан чанараа бас харж аргалзаж улс төрийн шийдлүүдийг харж улс төрийн энэ байдлыг ажиглах ёстой гэж би бол бодож байгаа. Улс төр судлаачийн хувьд бол энэ бүх Монгол орнд болж байгаа энэ улс төрийн зарим одоо ийм хизээч байж болшгүй энэ үйлдэлүүдийг би хараад бас ер нь нэлээд л одоо толгой өвтгдөг. Гэхдээ бид нар боломж гарвал бас сэргэлэн цовоо хурдан өөрчлөгдөж хурдан бас юм гитэж чаддаг одоо арт түмэн тийм учраас энэ арт түмнийг хурдан хугацаанд хөгжлийн зөв зам руу одоо оруулаад тэгээд одоо ухаршгүйгээр эргэлзэшгүйгээр хөгжлийн замдаа явах одоо чухал болчиход байна. Тэгэхээр бас улс төрд ажиллаж байгаа улсын хурлын 76 гишүүдийн дийлэнх нь бизнесийн бүлэглэлийн одоо эрхмүүд орж ирсэн байгаа. Тийм ээ. Нөгөө талаасаа энэ одоо мөнгө төгрөгийн асуудал яригддаг. Нэг талаасаа тийм нэг талаас боловсролын асуудал яригдж байна. Тэгэхээр үүнийг одоо араагаасаа хөвөрсөн хэрэгүүд дээрээсээ энэ одоо ёс суртахуунгүй айшилж байгаа энэ зүйлүүдийг өөрчлөхийн тулд ямар алхмыг одоо хийх ёстой гэж та яаны хувьд мэдээж одоо улс төрчний хувьд би
хамгийн түрүүнд юу гэж хэлэх вэ? Дахиад сонгуул явах хэрэгтэй гэж хэлэх л байх та. Тий одоо дахиад сонгуул явуулж одоо Монголын ард түмэн тийм үү буруу сонгосон алдаатай хийсэн зүйлээ одоо засаж залруулъя гэж дахиад сонгуул явуулах бай. Гэтэл мэдээж одоо улс орн өнөөдөр улс орны ашиг төрийн ард түмний эрх ашиг нэгдүгээрт байх учраас одоо бид нар яаж игээд энэ байдалтай ухаантай ухаалаг шийдвэрүүд гаргаад цэвэрлэгээ хийгээд тэгээд л одоо урагшаа явах чухал болчиход байна шүү дээ. Тэр л одоо чухал. Тэгэхээр энэ одоо нэгэнт төрийн одоо албанд байжгаад мөнгө төр гэдэг буурчихсан хүмүүс хурдан одоо энэ улс төрийн энэ зогсоо байдлыг одоо үүсгэж тэгээд хэрэгээ хүлээгээд ингээд одоо дараагийн асуудалд ороосоо л гэж бодож байна. Дараагийн одоо хүмүүс нь томилогдох одоо асуудал ч бас дахиад удаа шүү дээ. Одоо ингээд наадан болох гэж байна. Наадан болоод одоо тэгэл бүгдээрээ нөгөө морин оролдуулаа явчих шүү дээ. Манай улсын хурлын гишүүд чинь төрийн ажил хийгээсээ илүү морин оролдуулдаг хүмүүс шүү дээ. За тэгээ зарим нь төрийн ажил хийгээсээ илүү бүх барилданд одоо тэгэл сүүлдээ одоо сүм мумаач гэсэн орж ирэх гэдэг чинь. Ингээд энэ чинь манай бүр их хуралч өөрөө одоо тийм үү бөхчүүдийн морь уяачдын за зарим улсын хурлууд гишүүд бол одоо ном сум харуулж сурж байгаа гэсэн шүү дээ. За одоо эдгээр чинь ном сум харуулад эхлэхээр одоо их хурлын одоо танхим засгийн газрын ордон чи одоо юу юм наадмын стадион шиг юм 93 наадам болдог юм газар болох гэдэг юм. Ингээд энэ чинь бүр энэ улс төр бол бүр дэндүү одоо ялцарч шүү дээ. Энээсээ бид нар одоо хурдан салж оюуны чадвартай, ёс суртахуунтай юм мэддэг тийм цэвэрхэн айтайхан энэ бас нэг тийм нэг нуруутай хүмүүсийг бид нар оруулж ирэхгүй бол зүгээр ингээд нэг биеийн тамирын спорт урлагийн нөхдүүдийг одоо ингээд оруулж ирчээл тэгээл бид нар ч ингээд тэднээс юм гарна гэж бодоод байна шүү дээ. Бид юу ч гарахгүй бид нар энэ одоогийн энэ улсын их хурлын гишүүдээс бид нар юу ч хүлээгээд юу ч гарахгүй яг л юу ч байхгүй юм чинь. Тийм нөгөө булгийн их нь ямар болвол адгийн тийм гэхээр байхгүй л байхгүй. Тэгэхээр одоо өнөөдөр улс төрийн одоо том шийдлүүд биднэрт хэрэгтэй байна. Айхтар том улс төрийн одоо удирдагч улс төрийг аваад явчих тийм улс төрийн онол гэх мэт олон зүйлүүд биднэрт хэрэгтэй байна. Тэгээд би бол одоогийн ерөнхийлөгчийн сонгуулиас бас их олон зүйлийг хүлээж байгаа. Намраас ер нь Монгол орн одоо бас нэг цоошин тийм хөгжлийн улс төрийн том шийдлүүд гарах болов гэж бодох юм шүү дээ. Таны үед яг ямар шийдлүүд гарах бол гэж төсөөлж байна? Зүгээр ер нь намраас одоо тийгүй яг биднэрт нэг том хөгжлийн одоо юу гарч ирэх хэвээр. Олон улсын төвшний тийм одоо ойлголтууд бид нар гарч ирсэн. Хамгийн түрүүнд бол би юу гэж боддог вэ? Ямар ч байсан бид нар нэг төрийн нэг хар хайрцагны төрийн нэг айхтар ширүүн бодлого гарч ирэх хэрэгтэй. За тэгээд тэнд одоо төрийн ямар нэг алдаа гаргасан бол одоо тэгэл ямар ч авралгүйгээр явдаг гэсэн. Тий төрийн алдаа л гаргасан бол тэгэхгүй бол энэ ч ерөөсөө ингээл нэг тийм найрын асуудал болчиход. Хоёрдугаар нэгэн төрийн одоо алдаа гаргасан ийм хүмүүс өөрийнхөө алдааг ухамсарлаад явж чаддаг. Тийм ёс суртахууны ийм одоо бид нар бүтцтэй болох хэрэгтэй. Нэгдүгээр. За хоёрдугаарт миний одоо үргэлж ярьж явдаг юм өөр чинь бас хамаагүй бас тулгаж ярьж магадгүй зүгээр хоёрдугаарт миний нэг бодож явдаг бол энэ Монголын ард түмний ихтгэл үндэслэлийн асуудалд би нэг их анхаарал тавьж явдаг байхгүй. Ер нь бид нар би нэг сүүлд сайн нэг зүй сонд нэг ярилцлага өгсөндөө энэ бас интернетээр нэлээд л шууган тарьсан одоо сони эмэн дээр энэ төр гарцсан л байсан. Ньюс эмэн дээр хүртэл явж байсан. Энэ биднэрт ер нь бурхны асуудал хэрэгтэй болчиход байна. Бид нар нэгэн бурхантай болохгүй байна. Энэ одоо олон гин шашнууд бол бидний хажуугаар тарих угааж байна. Хэрэгтэй хэрэггүй одоо тэгэл янз бүрийн одоо урдах ерөнхийлөгч нарын балгаас болоод бид нар чинь энэ мухар сэсгийг дэндүүх гааруулчих. За тэгэл зүгээр 10 жилийн хүүхдүүдийг одоо бөө болно ч гэх шиг юм ачи юмрээд хичээл сургуулиас нь тасалж байна. Тэгээд иймэрхүү одоо бүр одоо боловсролын систем төртлийн улс төрийн алдаанууд чинь ороод ирчихсэн. Улс төрийн алдаатай, төрийн алдаатай бодлогоо чинь бүр айлгэр төртөл одоо ороод ирчихсэн. Айлгэрийн хүмүүс хүртэл хоорондоо одоо шашны, итгэл үнэмшлийн ялгаатай зөрчилтэй болцсон биз. Эндээс бид нар бас гарч ирэх ёстой. Тэг бид нар хөгжил ярих юм бол эхлээд муухайгаа цэвэрлэх ёстой. За энийг бол би маш их бодож явдаг. За гурав дахь нэг том асуудлыг бол би бол намраас бол юу гэж боддог вэ? Юунд үндсэн хуулинд бид нар өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бид нар үндсэн хуулиа одоо өстой жинхэнэ орчин үеийн үндсэн хууль болох хэрэгтэй. Бидний одоогийн үндсэн хууль чинь ерөнхийдөө яг социализмын үндсэн хуулийг хуулаад жоохон засвар оруулчихсан ийм л үндсэн хууль байгаа шүү дээ. Тэрэндээ бид нар бас засвар оруулах хэрэгтэй. Бүр үндсэн хуулиа шинжлэх ёстой. Бид нар бүр шинэ их сайхан үндсэн хуультай болох хэрэгтэй. Ер нь бол тэгж ярьдаг шүү дээ. Улс төр одоо философийн онолд хувьсгал гэж юу хэлэх вэ гэхээр үндсэн хуулиа шинжлэх гэдэг шүү дээ. Тиймээс одоо буудалцаан болж годомшинд гарч ирэхийг хувьсгал гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Онлынхаа хувьд. Тийм учраас бид нар жинхэнэ хувьсгалыг хийе гэвэл үндсэн хуулиа сайхан шинжлэх ёстой. За ийм гурван асуудлыг л би бол одоо намраас л хийх байх гэж бодож байгаа. Энд би өөрийнхөө одоо тийм үү мэдлэг боловсрол хүч чадлаа зориулна гэж бодож байгаа шүү дээ. Та бас сая ярианда
булгаал өөр гэдэг бас үгийг оруулж ирлээ л дээ. Тэгэхээр ер нь бас улс төрд эрх мэдлээрээ далаалгаж өөрийнхөө хэргийг нуух юмрхүү тохиолдол бол нэлээдэггүй байгаа штэ. Тэрийгээ бүр хийсэн мөртлөө хийгээгүй мэтээр тайлбарлагч гэдэг юм уу тийм ээ. Хууль хяналтын байгууллагаар одоо өөрийн эрх мэдээрээ далаалгаж одоо мултрахыг оролдогч гэдэг юм хүү зүйл бол газар авсан гэж хэлж болно. Тийм ээ. Тэгэхээр үүнийг бас юу гэж харж байгаа юм бас. Нэгдүгээр бид нар нэг зүйл их баярлах ёстой. Яг бол энэ гадаадын байгууллагууд манай банкын данс, гадаад оронд байгаа дансуудыг шалгаад эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ гадаадын олон улсын найдвартай, тийм үү, мэдлэг боловсролтой ийм байгууллагууд шалгаж яах гэдэг чинь бидэрт бас нэг тустай байхгүй. Хоорондоо булхаадах бас нэг боломж өгөхгүй байгаа байхгүй. Тиймээс энэ одоо 20 саяас илүү 30 саяас дээш төрийн албанд ажиллаж исэн, дээгүүр албанд ажиллаж исэн хүмүүсийн дансанд хичнээн мөнгө эргэлцсэн тэр мөнгөний тоог одоо гаргаж ирэх гэдэг шүү дээ. Яг бол тэр хүмүүс чинь цалингаараа тийм их мөнгөтэй болох боломжгүй шүү дээ. Тийм. Ерөөсөө тэгдэгч манайх чинь ерөнхий сайд, ерөнхийлөгчийн алба хийгч, ерөнхийлөгчийн цалин хэдүүлээ, цагаан цалин, ерөнхий сайдын цалин хэдүүлээ. Тэгэхэд чинь одоо тийм үү гинтл одоо зөвхөн хэмжээсгүй баяждаг шүү дээ. Тэгэхээр эн чинь бидний нөгөө булхаа тэр юуны чинь гол үндсийг дээрээс л эхлээд байгаа байхгүй. Тэгэл нэгэнт дээрээ одоо ингээл идэд угаад эхэлчихэж чинь нийгэм ингэдэг л юм байна гээл. Тэндийг үлгэр жишээ болол ингээл бид нар чинь ингээл доошоо нөгөө ядаж нэг 3 нугалж иддэг байгаадаа гэдэг л одоо үг гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр одоо тун удахгүй тийм ээ 16 хоногийн дараа 15 хоногийн дараа за Монгол улсын ерөнхийлөгчөө сонгуул болох гэж байна тийм ээ. Энэ дээр бол иргэд одоо зөв сонголт хийснээр өөрөө өөрийнхөө төлөө үнэнч байж зөв сонголтыг хийх хэрэгтэй тийм ээ. Энийг бас нэг талаас харах юм бол зарим иргэд мөрийн хөтөлбөртөөгөө танилцдаггүй сонголтоо хийдэг тийм ээ. Намаар нь хүнээр нь гэдэг юм уу. Тухайн хүний сонголт бол мэдээж тухайн хүний сонголт хэдий боловч нэг талаас харах юм бол маш сайн танилцаж хариуцлагатай сонголтыг хийх хэрэгтэй. Харин тийм ер нь бол одоо сонгогчдын хариуцлага чухал. За мэдээж одоо мөрийн хөтөлбөрийг бол хэн болгон одоо уншиж амжихгүй байх. За мөрийн хөтөлбөрийг бол заавал одоо уншихч бас алавгүй. Зөвхөн ерөнхийдөө хүмүүс өөрсдийнхөө мэдрэмжээр бас нэг мөнгө үзэмжээрч гэдэг юм уу, сэтгэлийн хөдөлгөөнөөрч гэдэг юм уу тэгж л сонгож ерөөсө болохгүй. Тэг ер нь бол одоо сонгогч бид нар л өөрснөө хариуцлагагүй байдаг учраас л хариуцлагагүй удирдагч, хариуцлагагүй улс төрч гарч ирээд шүү дээ. Бид нар одоо тэрэнд сая арчлалын 20 жил суралцлаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар удирдагчаа сонгох гэж байгаа юм бол за нэгдүгээр дотооддоо улс орны энэ хөгжлийн асуудалд нарийн хандаж маш хариуцлагатай ажиллаж улс орныг хөгжүүлэх тэр удирдагч бидэрт хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар гадаад оронд улс орноо зөв танилцуулаад, зөв таниулаад гадаад орны хүмүүстэй хэл яриа олцдог. Олон улсын туршлагатай. Тийм бас удирдагч бидэрт бас хэрэгтэй байна. Зөвхөн одоо дотроо ард түмэндээ таалагддаг хүн биш. Гадаад оронд таалагддаг тийм хүн бидэрт одоо. Яг бол бид нар чинь урд энэ хятад том орн байна. Ард талд Орос гэж том орн байна. Бидний нөгөө арчлалаар харьцдаг Америк гэж орн байна. Энэ том орнуудтай зөв ярьж улс төр эдийн засгийн өнөөгийн энэ 21-р зууны энэ ээдрээтэй үед биднийг одоо авч явах тийм орчин үеийн улс төрч орчин үеийн ерөнхийлөгч бидэрт хэрэгтэй байна шүү дээ. Тэрнээс одоо бид нар зүгээр үзэмжийг хараад гайгүй хүн шүү, айтайхан хүн байгаа, дуун зөөлхөн царай нь одоо юу гэдгийг тэгээд одоо бид нар сонгож болохгүй. Тэгээд цаашид улс орныг авч явах ийм одоо өндөр хариуцлагатай удирдагчаа бид нар сонгох гэж байгаа шүү гэдгийг одоо сонгогчд бас хариуцлагатайгаар ухамсарлах хэрэгтэй. Мэдээж одоо гэр бүлдээ ч юм уу хамаатан садандаа ч юм уу энэ ерөнхийлөгч сонгох гэж байгаа хүмүүсийн нэр хүнд мэдээ сайн байгаа. Гэр орных нь юу гэж л одоо өөрийнхөө одоо аавыг юм ээжийг муу илүүлэхийг хүсэв. Гэтэл гэр орны хувь хүмүүсийн одоо хамаатан садангийн ашиг сонирхлын цаана Монголын ард түмний ашиг сонирхол нэгдүгээр шүү. Тийм учраас төрөө аваад явчих чадвартай гадаад оронд өөрийгөө таниулах чадвартай ийм одоо удирдагчаа сонгоорой гэж би одоо сонгогчдод л хэлмээр одоо захимаар байна хөө тий. Тэгэхээр та бүхэн ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна тийм ээ. Энэ удаа бас студид зочилж ярилцлага өрнүүлсэн танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Хүүсгүй ярилцлагын цагтаа хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн зочноор улс төр судлаач, философч, багш Молор Эрдэнэ оролцлоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.